Сайн байцгаана уу? Янжмаачтмаа байна. Тэгэхээр та мэдээж сүнслэг залбирлууд хийж бурхантай ярилцдаг л байгаа л да мэдээж. Тийм учраас та үнэхээр бурхантай ойртыг хүсэж байгаа учраас энэ подкастыг сонсож байгаа хаа. Гэхдээ танд бас би хэрэг болох болов гэдэг бас өөрийнхөө нэг зөвлөх өгье гэж бодсон юм. Сургаалт өгс 24-33-аас 34. Жаахан унтжээ, жаахан дугийжээ, жаахан гараа хөмхөд амсахад амраатхыг гэсээр байдал ядуурлч нь хулгайч мэтэрж хүслэн чинь зэвсгэлсэн хүмэд болох вэ. Тэгэхээр өөрөө ч нөгөөдгөө дийлэхгүй болчих вэ гэсэн үг. Тэгэхээр бидний Библиэлд залхуу байхгүй тухай, ер нь бол ажил хийх тухай зөвхөн үгийг одоо сонсоод зогсохгүй би подкаст сонсороо гэж хэлэхээр хүмүүс сонсдог л доо. Сонссон шүү подкаст чинь гэдэг. Гэхдээ та хэрэгжүүлж гэнэ үү гэхээр дугуйлцдаг. Тэгэхээр бурхан биднийг залхуу байгаасаа гэж юусоо хүсээгүй. Хэрэгжүүлэх ёстой. Дандаа үүний адил үйлдэх тун, хийх тун, явах тун гэж дандаа хэлсэн байдаг. Ансуух юм бол, харах юм бол хайрлах тун, дандаа хайрл, үйл үгээр хэлсэн байдаг. Үйлдэх тун гэж хэлсэн байдаг. Аяг ус өгөх тун, зүгээр нэг залбираад орчихгүй тэр хүнд үнэхээр хэрэгцээ шаардлагатай туслах тун гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ах トゥ угаа уучлах тун гэж хэлсэн байдаг. Энд дандаа үйл үг гэдэг юусаа мартаж болохгүй. Нэг нэр үгүй ш зүгээр нэг цаасан дээр бишээ тавьчихдаг ч юм уу уучлага гэж ярьдаг үзүү биш. Харин хийх ёстой тушаалууд байгаа. Тэгэхээр мэдээж би дөнгөж 15 6 таа хахтаа залбирсан байдаг. Эзэн миний бурхан миний намайг үнэхээр Америк сургаж өгөөч, доктор болгож өгөөч, гэр бүлтэй өр хүүхдээ болох гэсэн юм аа, байртай машинтай болох гэсэн юм аа. Би бас хүмүүсийг удирдах гэсэн юм аа, манлайлах гэсэн юм аа гэдэл янз янзын залбирал хийсэн байдаг л да. 15 6 таа хүүхдийн хувьд бол нэлээд том залбирал анх удаага тийм том мөрөдөж бодсон байх бараг л. Гэхдээ зөвхөн Америкт явж сурахтай холбоотой, доктор сурахтай холбоотой юм хэлээ л да. Би Америкт явж сурах чигээр залбирсанаас хойш мэдээж их сургуульд орсон. Тэрнээс гадна англи хэл сурах шаардлагатай болсон. TOEFL шалгалт англи хэл шалгалтууд өгөх шаардлагатай болсон. Тухайн үед англиний курс энэ төр сайн байгаагүй шүү дээ. Өчнөө ажилд нэг сарын цалингараа би нэг одоо толь бичиг авсан гэсэн үг. Оксфордын толь бичгээрээ би англи сурсан. Дараа нь шалгалт өгөхийн тулд зөндөө одоо унах өчнөө олон удаа хоолгүй байх энэ төр ядуу шалгалт маань $110 байсан. Тухайн үед миний цалин 20,000 төгрөг, ээжийн минь цалин 60,000 төгрөг байсан. Тэгээд 10 жил байхдаа би 6 7 сэрлээд дандаа ажилладаг байсан. Бүр багаасаа эхлээд 2 дугаар ангиасаа эхлээд янз бүрийн хүртэл ажилладаг байсан. Янз бүрийн юм нэгдэг, ойдог, нөгөөдгөө зардаг. Дараа нь би хүүхдэд тоо заадаг байсан. Тэгээд сан сургуульд бас багшилж байсан. Их сургуульд байхдаа. Тэгээд их сургуульд байхдаа ч гэсэн өглөө нь 4-5 цаг ажиллаад хичээлд яваад оройн дахиад хичээлээ тараад би дахиад хүүхдэд тоо заагаад орой гэртээ 9:30-д ордог байсан. Өглөө 7 цагт гараад орой 9:30-д ордог байсан. Тэгээд орж ирээд дахиад даалгавар хийдэг байсан. Иймэрхүү байдалтай л байсан. Тэгээд аав маань намайг жоохон багтаа явуулчихсан байсан. Ээж минь хөгжлийн бэрхшээлтэй хэрэг ингээд ярих юм бол эмээ маань хөршин ингээд ээж минь өвдсөн учраас ээжигээ дагаад өчнөө олон хагалгаанд орсон ээж минь. Тэрнээс л эмээ маань хүүхдэд давуулаад хот руу ирсэн байдаг өдөрнөөс. Тэгээд л энэ бүхэн зүйл болсон гэсэн үг. Тэгээд дараа нь ч гэсэн надад бас илүү шидэт тахтай их мөнгө байгаагүй л да. Ээжд минь хичнээн боловсролтой мэдлэгтэй мундаг хүн байсан ч гэсэн тийм боломж нь ерөөсөө гардаггүй байсан. Тэгээд яг үнэхээр Солонгос руу тэтгэлэгтэй, Америк руу тэтгэлэгтэй явах гээд хэдэн удаа аплай хийсэн боловч яг 9/11 буюу 9 сарын 11-ний дэлбэрэлтээс болоод би тэтгэлгээ алдчихсан. Ингээд би Америк явж чадахгүй болоод би Солонгос явах болсон. Ингээд Солонгос явхад ч гэсэн хамгийн анхны Монгол оюутан болж KS-тэй сургалт орж ирсэн. Ингээд ч гэсэн хэцүү байсан. Төлбөр төлөхөд зөвхөн application fee төлөх, виза карт байхгүй, IELTS-ийн ч юм уу TOEFL шалгалт өгөхөд тэрний төлбөрүүдэд төлөх бас мөнгнүүд байхгүй. Маш илүү цагаар ажилладаг. Хэцүү тийм байсан үе. Тэгээд хүмүүс 20 өгч ажилтдаг байсан бол би өдөрт үнэхээр 8 цаг тасралтгүй англи хэл судалж, дээрэс нь би өдөрт болгон 100 өгч ажиллаж байсан. Тэгээд тэгж суралцаж байсан маань үнэхээр та өөрөө хамаг чадлаараа ажиллах ёстой. Тэг үлцэн бурхан хийдэг ба. Өөрөө баахан бурхан ээжнээ миний өмнөс тулалдана гэдэл зогсдог хүмүүсийг зөндөө итгэм хийдэн л дээ. Гэхдээ үнэхээр махан бид нар ажиллах, сурах, хөдөлмөрөх, залбирах, сайн мэдээнд явах гэх зөндөө олон ажлууд байгаа. Тэгэхээр тэгэн байж би ямар ч байсан магистр сурсан. Тэнд ч гэсэн байхдаа амархан байгаагүй. Маш их дарамтанд ордог, шахалтанд ордог, дарамжлуулдаг, зодуулсан, дээрэс нь хөтлөө дарамжлуулсан. За тэгэл хамаг заримдаа хүүхдүүд хичээл юм нуугаад аваа явчихдаг. Миний компьютерийг крак хийдэг.
Тэгэл өдөржин шөнжин суугаад хийсэн бүх бодлогыг минь устгасан хүртэл тохиолдод байдаг байсан. Тэгэхээр тэгж жагаад би Америкт явах тэтгэлэг бас хоцсон. Энэ ч гэсэн амархан байгаагүй. Дандаа ариусан амархан байгаагүй. Тэгээд хурж ирээд ч гэсэндээ хэцүү байсан. 2 хүүхэдтэй болцсон, 3 дахь хүүхэд жирэмсэн байхад би Америкт сургуульд ирсэн. Тэгээд дөнгөж төрөөд 2-3 хоногод би шалгалтанд орж исэн. 3 хоногод би шууд хичээлд явж исэн. Яг бол Америкийн виз одоо харалт чинь би тэтгэлгээ алдчих учраас би чөлөө авч чадахгүйсэн. 3 хоногийн хаврын амралтаар би яг төрж исэн. Тэгэхээр тэглээгээд би гоншгонж байгаагүй. Би тэгэхэд маш их эцнээс сурч залбирдаг байсан. Маш хэцүү байсан ч гэсэн би эзэнтэй байхад амар амгалан байдаг байсан. Тийм болохоор хөдөлмөрлөөрөө таны амьдралд маш хэцүү шуурга тахиалдж байсан ч гэсэн та мэрэгэн ухаан гуугаад өөрөө бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Үнэхээр эзэн хөдөлмөрч хүн дуртай. Үнэхээр үр жимс нь гардаг шүү. Тэгээ гараа амхан битээ суугаараа. Тэгээд хамаагүй хэцүү шинэ ажилд орсон, таныг доромжилсан, таныг зовоож байгаа. Эсвэл та бусдаас илүү одоо хүн 1 майл гүйдэг бол та 2 майл гүйх ёстой. Та хүн манай багш хэлжсэн чи 2 дахин илүү байж чи амар тэтгэлэгтэй сурна гэж хэлжсэн. Үнэхээр үнэн шүү. Би тэхийн тул би хамаг хүч чадлаараа гаргасан. Тэгэхээр бурхан чамайг сүүлж толгой болгоно гэж амласан. Гэхдээ та толгой болгохын тулд хамаг хүч чадлаараа бас үнэхээр эзэн бурхны алдаршуулгын тулд ажиллах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Зүгээр гараа амхан битээ суугаараа. Тэгээд гэтээ бас эзэн дотор сайн амарч байгаараа. Одоо нойроо хоолоо хасна гэсэн үг биш. Тэгээд нойроо хоолоо хасан хүртэл зүтгэжсэн тохиол надад зөндөө олон бий. Яг бол автобусны мөнгөгүй болоод Солонгост би 3-4 сар хоол идэхгүй зөвхөн бүтэнсээ өдөр сүмдэр очиж шүл иддэг байсан. 6 хоног хоол байхгүй. Үнэхээр хов хоосон тийм байсан үед ч надад би. Гэхдээ үнэхээр би тэгж хэлэхдээ юу ч гоншгонж байгаагүй. Үнэхээр заримдаа бараг тэнгэрлэгч надад хоол өгч байсан баг. Сүүлд нь үнэхээр залбирах үед би гайхамшигэр маш олон хоолны юмнууд авдаг байсан. Тийм учраас би дандаа хүмүүсийг хоолоор тайлдаг. Яагаад би өөрөө ямар байснаа мэддэг учраас. Тийм учраас дахиад хэдэн хүн ч гэсэн тусалчихсан гэж хичээдэг байгаа. Тэгэхээр үнэхээр бити гоншигноороо эзэн бурхан үнэхээр алдрын нургад зүтгэрээ. Тэгээ надад хүчийг өгөөч эзэн минь гээд зүтгэхэд бүх боломжгүй зүйл гэж байхгүй шүү бурхантай хамт хийхэд. Гэтэ та махан бидээр бас хөдөлмөрлөх шаардлага гарна. Хүн таныг 5 үг чийжлэх гэвэл та 50 үг эсвэл 200 үг чийжлээрээ. Мартсан байсан ч гэсэн дахиад цээжлээрээ өгүүлбэр нь цээжлэх хэрэгтэй. Ажил дээр хүмүүс чинь чамаа доош нь хийжсэн ч гэсэн тэднээс илүү ажиллаараа. Борлуулалтаа ч гэсэн та хүмүүс 10-ыг хийжээвэл та 20-ыг хийгээрэй. Яагаад гэвэл биднэрт 7 дахин илүү байх хүч чадлыг өгсөн. 10 дахин илүү ч байж магадгүй. Даниэл бутаасаа хамаагүй илүү байсан мэт те. Тэр их бүх мэрэгүү ухааныг бурхан биднэрт өгсөн. Бүү мартаараа. Тэгээд эзэн бурхан тантай хамт байг.